боловсролын энэ шинжилгээ. Ерөөсөө сайн сургууль, сайн багш таныг иргэд. Бүх толгоос хөгдөв. Багийн баг сургуулийн систем Боловсролын зэлийн сан. улсын хурлын тогтоол Шинэ хоршоо боловс хүчнээ зузаалах хэрэгтэй. эрх ашиг гэж хардаг. Багшийн чанар Кампус сургууль. хөршийн өндөрөө Боловсролын шинжилгээний асуудлыг Монгол улс ярианаас нэлээд удаж байна. Ер нь яг боловсролын шинжилэл гэж өөрөө юу юм бэ гэдэг дээр хүмүүс их одоо сүүлрүүгээ бодлуулж байгаа эргэлзэх байдлаар орчод байна. Тэгэхээр тухайлх юм бол 12 жилийн боловсролыг 10 жилийн боловсролыг 12 жил хүрнэ шилжүүлсэн энэ шинжилэл байсан уу? Хөдөө орон нутагт бол энийг маш их хэмжээгээр эсэргүүцэж байгаа. Ялангуяа манай малчин иргэд маань бол хүүхдийг аваачаад ингэчлээ гээл те. Тэрийг бол тайлбарлахдаа 9 дугаар ангид нь үргэлжлүүл сургахын тулд тэгвэл 8-аас гараадсан. Үргэлжлүүлж боловсрол олгохын тулд 12 жилийн систем рүү шилжүүлсэн гэж ярьдаг. Бас тодорхой мэрэгчлэлтэнгүүд бас байна. Өнөөдөр тэрний дараа гарах том процессууд бол бас одоо 6 настай оруулдаг болсон. За олон улсын Кембрижийн сургуулиуд бол сургалттай хөтөлбөртэй сургуулиуд бол 5 настай орж байгаа юм тийм. За ялангуяа манай орон нутгийн түвшинд одоо би ч одоо хойд бүсээ сонгогдсон. Улсын хурлын гишүүнүүд манай бүсээр явахад бол ер нь энэ 6 настай хүүхдийн асуудал бол хэцүү байна. Толгойд нь оруулаач гэдэг. Нэг хоёр асуудал. Энийг бол бас шинжилэл гэж та нар хийсэн юм уу гэж асуудаг. Гурав дахь нь бол нэг айгүй хэцүү асуудал байна. Тэр бол яг орон нутагт яг байгаа бодиттой адил өөрсдөө нь ярьдгаар бол нөгөө хөрх толгоос хүүхдүүдтэй холбоотой асуудал буюу дүүнэртэйгээ ирсэн сумын төвдөр байрладаг. Ээж аав нь малт дээр байдаг ч юм уу те. Тэгээ тэр хүүхдүүд өөрсдөө бас тэгж нэрлдэг л гэж ярьдаг юм байл л те. Дотор хаштай асуудал. Хөвшлэн сумын төв эсвэл аймгийн төвдөр дотор харнууд байдаг. Тэнд нөхдөд ирээд ингээд амралтын яриа буцдаг юм процесс юмуд бас байна те. Тэгээ ер нь та боловсролын энэ шинжилгээг яг юу гэж харж байгаа вэ засгийн газрын хувьд? Одоо хамтарсан засгийн газар байгуулагдсан явж байгаа те. 23 оны дэд 7 дугаар сард боловсролын багц зүйл батлагдсан. Өөрөө нэг боловсролын шинжилгээний нэг период буюу нэг үе ингээд яг шийдэгдээд шинээр эхэлж байгааг харуулж байгаа юм л да. Тэр энэ дээр 6 том шинжилгээ ярьдаг. Энийг бол инх хамгаалсан сайд маш их ярьсан учраас би товчлие. Ер нь боловсролын шинжилэл ерөөсөө сайн сургууль, сайн багш таныг иргэд очих бодлого байхгүй. Тэгэхээр зэрэг та бүхэн дотор байрны асуудлыг ярьж байна, 12 жилийн сургалтын асуудал ярьж байна. Тэгэхээр 6 наснаас элсүүлж аваад 12 жил сургадаг нь өөрөө олон улсын бүр бараг жишг шахуулчлаа л доо. Тэгээд энэ Монголын боловсрол өөрөө дэлхийн боловсролын нэг хэсэг шүү дээ. Тэгээд ирэхээр зэрэг энэ дээр нөгөө дэлхийн боловсрол нь ихэнх орн 12 жилийн сургалттай байхаар энэ 12 жил сургаад цаашаа сурах хүмүүс, сонголтоо хийх хүмүүст энэ бол таатай байх хэвээр. Тэгэхээр элдв тийм нөгөө өөр системтэй байгаа тэгвэл энэ хэцүү шттэ. Тэгэхээр энэ 12 жилийн сургалтаас бол Монгол улс ухрахгүй. Энэ бол явах хэвээр. Том шинжил байсан бол том шинжил байсан. Одоо энэ дээр ингээд систем ингэж өөрчлөе, тэгж өөрчлөе гэдэг ингээд ярих юм бол энэ боловсролын салбар чинь хангалттай савлж ирлээ шүү дээ. Тэгэхээр хуулиар бас тогтооцсон нэг аятайхан үзэл баримтлал гэдэг юм зүйл бол ерөөсөө энэ боловсролын салбарт байгаа өнөөгийн хөтөлбөрүүдээ бол нэг цикл дээр одоо бүрэн тогтвортой барьчаа гэсэн юм байна. Сурагчдаа бол бас энтэй уялдуул хийж. Өөрөөр хэлэх юм бол 10-аас 12 жилийн хугацаанд ер нь тогтвортой барья гэж. Тэгээд ингээ харахаар дэлхийч тэр нийгэмч тэр нэг 10-аас 12 жил хүчтэй өөрчлөгдөж шít. Тэр дотор ямар өөрчлөлтүүд орчин гэхээр шил 12 жилийн өмнө хиймэл оюун ухааныг их ярьдгүй лээ шít. Одоо ярьдаг болсон. Эдүтек буюу одоо эдтек буюу яг энэ одоо боловсролын салбарт цахим шилжилтийг бол огт ярьдгүй байлаа. Энэ одоо өдөр тутмын үзэгдэл болж өрсөн. Тэгэхээр энэ зүйлүүд төр бид яах вэ? Цаашдаа энэ хиймэл оюун ухаан ингээд нэвтрээд орсон энэ үед боловсрол өөрөө хагуулгын хувьд хаашаа явах ёстой. Мөн одоо нийгмийн хэрэгцээнд суурилсан боловсон хүчний бэлтгэх асуудал бол хурцаар тавьж байгаа. Энэ зүйлүүд байна. Түрүүнд ярьсан дэр өрх толгуулж байгаа хүүхдүүд гэж хэлж байгаа гэж энэ үнэн. Ер нь бол 6 настай хүүхдийг ээж аваасаа салгаж шууд одоо дотор байрны суулгадаг энэ системийг бид эргэж харах цаг болсон. Өөрөөр хэлэх юм бол багийн баг сургуулийн системийг бид нэвтрүүлэх ёстой гэж. Өөрөөр хэлбэл суман дээр ирж хүүхэд сууж хичээлээ хийдэг биш. Баг дээр нь 1-5 дугаар ангийн хүүхэд сурчдаг. Бичил ийм сургуулиуд олноор байгуулагдаад хүүхэд одоо мотоциклгүй, жижиг унаагүй одоо ийм эсвэл одоо шууд моргүй ийм одоо тээврийн хэрэгслэгүй гэж хэлэх юм уу? Ердийн өсөг болоод ийм юмгүй малчин бараг байхгүй боллоо шүү дээ. Тэгэхээр энэ хүрээндээ хүүхдээ хөргөж өгөөд буцаагаад авчдаг.
хүүхэд өөрөө тэр дотор байрын заавал суух шаардлагагүй баг сургуулийн хүрээндээ ингээд аслагдсан багууд энэ дээрээ бол ингээд сургууль байгуулах ажлыг бол бидний жилээс идэвхтэй эхлүүлнэ. Хилийн энэ ойролцоох сумдуудаар бол одоо эхлүүлээд явж байна. Суурь судалгаанууд нь хийж чинь гэсэн. Ингээд ирэх юм бол хүүхэд 6-аас одоо 5 дугаар 11 нас хүртлээр нутагтаа эзэн суух нэ, ээж автайгаа байх нэ. Ингэж үж энэ гэр бүлийн доктортой байдал, сэтгэл санааны доктортой байдал, зөв хүмүүжил төлөвшил гэдэг юм орж ирнэ. Мөн одоо дотор байрны ачаал эрс багасна. Ийм одоо бид бодлогыг барьж байгаа. Тэгэхээр зэрэг мэдээж ойлгож байна. 6 настай хүүхэд наваад ээж нь дагаж ирээд сумын төв дээр суугаа тий. Ингээд бас хөдөө ганцаараа малаа малж байгаа айлын эзэн хэцүү шүү дээ. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг бид өнөөдрийн нийгмийн нөхцөл байдлыг тохируулж сайн сургуулийг нь таны дэргэд авчираа гэж. Ийм бодлого барьж байгаа. Тэгэхээр энэ нэг тийм өндөр тийм хөрөнгө оруулалтын ерөөсөө биш шүү дээ. Нэг 50 ихтэй л 50 хүүхдийн тий. Ийм цогцлуур жижигхэн одоо барилгуудтай тэн дээрээ хүүхэд хичээлээ яг нэг тусгай хөтөлбөрөөр үзээд явна. Энэ засгийн газрын мөрөө хөтөлбөрт орсон энэ жилийн төсөв зарим хэмжээгээр суудсан байна. Багийн баг сургууль. Ийм хэмжээний ийм өөрчлөлтүүдийг бид энэ хийж иржээж энэ сургуулийн чинь эерэг ойлголт нэмэгдэн дээр нь нэмээд энэ сургууль чинь хүүхд рүүгээ багш одоо эцэг рүүгээ хойртож ирж байгаа. Тэмүүлэн гишүүний өргөн барьж батлуулсан малчны тухай хууль байдаг. Малчны тухай хууль дээр нэг онцлог заалт боловсролтой холбоотой заалт байдаг нь бол малчны нэг хүүхдүүнд төлбөргүй сургалттай холбоотой заалт байдаг те. Энэ яг өнөөдөр хэрэгжиж байгаа юм. Уул нь бол яг малчтын хувьд бол маш зөв тогтолцоо нэг талтай. Одоо бол нөгөө малчны хүүхэд гэдэг нэг юм хөтөлбөрийн асуудлыг малчны тухай хуулинд оруулчихсан. Өнгөрсөн одоо 2024 он 4 сарын 6-наас хойш өвчин төлбөр хуулинд явж байгаа. Тэгээ энэ одоо юу нэрэгч үү? Одоо энэ жилээс хэрэгж байна. Өөрөөр хэлбэл 24-ны 4 сараас эхлээд яаж байгаа учраас тэгэхээр энэ юуны хувьд бол багш нарын хүүхдүүд төр үл энэ хэрэглэж байна. 15 жил тасралтгүй ажилласан байх гэдэг хууль дээрээ заалттай. За энэ дээр бол яг боловсролын одоо зээлийн сангийн оюутны хөгжлийн зээл дээр бол явдаг. Дээр нэмээд юу яхад ер нь бид цаашдаа бас энэ залуу малчныг дахин одоо боловсрол олохын сургалтыг өмнө төлөвлөгөө олгох гэтэргээд энэ нь бол төшөвтөө суугаа явж байгаа. Насан туршийн боловсролын чинь нэг чухал хэсэг шүү дээ. Ийм сургалтуудыг бол бид энэ жилээс хийнэ. Тэгээ энэ бол ажил хэрэг явж байгаа. Тэр нэг боловсрол гэснээс боловсролын зээлийн сантай холбоотой асуудал. Одоо та бид хоёр хоёулаа за би хуучин байгалийн ажлын сайд байсан. Та иргэдийн төлөөлөгчтэй бол төлөөлөгч бас ажиллаж байсан тийм. Тэр үед хоёулаа чих холбоотой байлаа шүү дээ. Сэлэг болыг тойрсон нэг гэдэг тийм. Иргэдийн талд дандаа шийдвэр гаргаж ирсэн танд талархал илэрхийлж танд их баярлж байгаа нөгөө иргэдийн өмнөөс их олон удаа ирж уулзаж бас бид нар газар дээр нэж ажиллаж байсан тийм. Яг зүгээр би зүгээр ийм хараад одоо бит хоёр бол хууль тогтоох засаглалд ороод ирсэн хоёр хүн байна. За тодорхой алдаануудыг бид нар засварлах хэрэгтэй. Нэг талдаа нийгэмд ямар асуудлууд үүсчихэд байна гэхээр тухайн үеийн эрх зүйн орчин магадгүй. Нөгөө талдаа тухайн үеийн боловсролын сайд нарын гаргаж ирсэн журам. За улсад 5 жил ажилласан байх. Эх оронд ирсэн байх. Улсад 5 жил ажилласан бол боловсролын зээлийн сангаас авсан одоо тухайн тэтгэлэг гэдэг юм уу, дэмжлэг гэдэг энэ одоо төлж дууссан тооцд юм уу. Яа гэмтгүй ийм байд юм шиг. Тэгээ тэр үеийнхаа журмаар явж исэн харилцаа юм шиг байгаа юм. Тэг яг нөгөө боловсролын зээлийн сангийн асуудлууд үүсэл олон юм болсон л да. Тэгээ 2025 оны төсвүүдээс боловсролын зээлийн сантай холбоотой төсөв тавигдчих. Тэр дээрээс манай хэд хэдэн гишүүдэд бас яг боловсролын зээлийн сангийн эргэн төлөлтөд холбоотой асуудлуудыг хөндөж исэн. Ерөн зүгээр энэ боловсролын зээлийн сангийн энэ тогтолцоог бид нар ямар төвшөнд авчих хэвтэй юм. Одоо манай Монгол Улсын ерөнхийлөгч 2 хүний зөв хөтөлбөр явж байна. Сайн оюутнуудыг бид нар гадагшаа томилж одоо тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж сурах нь бол зөв юмсны асуудал шүү дээ. Гэхдээ тэрийг эрх зүйн орчин буюу эсвэл захиргааны хэмжээний гарсан актаас нь болболоод тэр хүүхдийг юм уу тэр тодорхой эцэг эхчүүдийг чичлээд байх тогтолцоог л бид нар байхгүй болгож энэ парламент сууж байгаагийн хувьд засах ёстой л гэж хараад байгаа байхгүй. Тий. Яг энэ асуудлаар бол одоо Батнайрамл гишүүнээр ахлуулсан ажлыг ажиллаж байна. Бид бүх мэдээллийг өгч байгаа. Тэгээ мөн одоо тэндээс ирсэн чиглэлийг бас хэрэгжүүлж ажиллаж байгаа. Тэр яг үнэн одоо нэг ийм энэ нэг 5 жил ажиллаад чөлөөлүүлдэг байсан. Тэгэхээр нэг ийм ач холбогдолтой болчихж байгаа. Гадаад очиж сурахаар өндөр үнэтэй шүү дээ. Тэгээд Монголд ирж ажиллахаар хямд цалинтай. Тэгэхээр тэрнгээрээ хүн одоо эргүүлээд төлөйг бол баг боломжгүй шүү дээ. Маш олон жил шаардна. Тэгэхээр хэрвээ үнэхээр тэр зээлийг бүрэн төлгээд ингээд явах юм бол яг гадаадд ажиллаж ийж өндөр цалин авч тэрийг төлнө гэсэн үг. Тэгэхээр тэр ирээд Монголд ирээд 5 жил төрийн албанд бол бусад одоо
Монголын одоо улсад гэж явд юм. Тэгээ улсад гэж яваад тий одоо яг төрийн жинхэнэ албаас гадна одоо үйлчлэгийн албач юм ингээ ажиллаад хуурайж ажиллаж тий. За ингээд улстай ажиллаад ингээд өөрийнхөө одоо сурч мэдсэн зүйлээ эх орондоо зориулсан тохиолдолд чөлөөлж ирсэн юм түүх бий. Гэтэл нэг хууль нь өөрчлөгдөд хууль өөрчлөгдөхдөө улсын хурлын тогтоолоор чөлөөлнө гэсэн ийм заалттай. За тэгээд улсын хурлын тогтоол нь гарч өгөхгүй 11 нэлээд хилэн 10 миний санджаар бараг 10 жил явчихсан. 13-4 оноос эхлээд. За ингэ явцсан. 23 онд нөгөө дээд боловсролын хууль өөрчлөгдөх хүртэл. Тэгээд улсын хурлын тогтоол гарав. Тэнгүү тэр хооронд гэрээнийхээ нөгөө заалтаараа чөлөөлөгдсөн хүмүүсийн асуудал энэ тогтоолгоор чөлөөлсөн байна. Тэгэхээр тэр хооронд гаргацсан боловсролын сайд нарын чөлөөлсөн тушаалуудыг хүчингүй гэж үзэж болохоор эрх зүйн чадамжгүй гэж үзэж болохоор байна гэсэн ийм дүгнэлтүүдийг зарим нэг мэрэгчлэнүүд гаргаад байгаа. Ингээд л хуулийг одоо буцааж хэрэгжүүлж болохгүй. Нөгөө 23 онд чинь нөгөө дээд боловсролын хууль чинь өөрчлөгдөд тэр зал байхгүй болсон. За ингээд энэ хооронд үүссэн хүмүүст ойлгомжгүй байдал үүсэж байгаа. Уг нь бол бодлогоор бол эн чинь 5 жил ажилласан тохиолдолд чөлөөлөх нь зүйтэй байхгүй. Эх орондоо хүчээ зориулж штэ. Тэндээ шингээгүй гэсэн үг. Ийм нэг байгаад байгаа. Тэгэхээр энэ дээр бас ярих зүйл байна. Тэгэхээр яг боловсролын зээлийн сан гэж үзэхүү боловсролын хөгжлийн сан гэж үзэхүү. Нэрэн дээр хүртэл байгаа. Бодох ёстой. Бодох ёстой. Юу гэсэн үг вэ гэхээр зэрэг жишээлх юм бол одоо багшаар өнөөдөр оюутны одоо хөгжлийн зээлээс сангаас ингээ хүүхдүүд аваад үн төлбөрөөр сурч байна. Дотооддоо. Тэд багшаараа яг нутагтаа очиод багшлах юм бол 3 жил. Тэгээд Монгол улсын одоо нийслэлч хаана ихтэй ингээ ажиллах 5 жил. Яг багшаараа ажилласан тохиолдолд тэр зээлэнд тэтгэлгүүлж байна. Ийм аягийн бодлого явж байгаа шишээтэй. Тэгэхээр магистр, доктор суралцж болдог буцалтгүй. Ингээ явж байгаа. Тэгэхээр зэрэг ийм олон 10 хэдэн үйлчлэгээ байгаа байхгүй юу? Тэрийг чи бүгдийн зээл гэдэг гिचхээр хүмүүст бас буруу ойлголт өгöd байгаа. Буцаад нөгөө төрийн албанд орё гэхээр төрийн албанд бас авдаггүй тохиолдлууд аягүй хийсэн юм бэл. Үгүй уучлаарай үрж байгаа боломжгүй. Энэ дээр гэрээтэй явсан ингээд би Австрал төгсөөд ч юм уу ийм мундаг орнд төгсөөд мундаг профессор дээр хичээллээд өөрийнхөө дипломыг үзүүлээд төгсөлтийн ажлыг үзүүлээд ирсэн ч гэсэн нөгөө гэрээ уусан байгаа хүн. Энэ орнд чи засаг солигдсон шүү дээ гээд ингээ хөөгөө явуулсан харамсалтай тохиолдол байгаад байгаа. Тий. За битгаар өнөөдөр парламентд орж ирээд одоо 6-7 сар болчих шиг боллоо. Манай Монгол Улсын парламент улсын хурлын стратеги дээр хүн төвтэй байна гэж бас их гоё юм бодлого оруулсан. За засгийн газрын явж байгаа бүх үйл ажиллагаа хөтөлбөрүүдийг ер нь хүн төвтэй байх хэрэгтэй гэдэг энэ зарчим руу бас батлагдсан стратеги хүрээнд шилжүүлж харж байгаа шиг байна. Тэгээ энэ бол их зөв бодлого шиг харагдаад байна. Нэгдсэн үндэсний байгууллагын доктортой хөгжлийн зорилго гэж байдаг те. 17 зорилго юм бол нэг нь яалтж байхгүй боловсролын асуудал, хүртээмжийн асуудал байдаг. Тэгээ Монгол улсын хүн төвтэй стратегийг боловсруулж батлуулснараа, стратегийн нэг хэсэг болгоснараа бас доктортой хөгжлийн зорилгот нийцэх ийм шийдвэрийг гаргаж чадсан болов уу гэж зүгээр харж байгаа. Зүгээр нэг муу кейс байна. Одоо жишээлбэл шинэ оршоо. Сайн явж байгаа маш олон зүйлүүд байгаа. Нэг хэсэгт муу явж байгаа, нэг хэсэгтээ зүгээр шүүмжлэл агуулсан нэг хэсгийг билгэж байгаа. Тэр юу байсан гэхээр шинэ хоршоо болол маш сайн хөтөлбөр болж чадсан. Гэхдээ нэг алдаа байсан. Хүний нөөцийг төлөвлөв. Тийм учраас энд алдаа гарчлаа гэдэг ийм зүйлийг зарим одоо малчид, газар тариалан эрхлэгчид за хоршооныхан бол ярьж исэн л та. Тэгээ бид нар бас тэрийг бодж лээсэн. Гэхдээ нэрэл бас одоо бодох ёстой асуудлууд нэг байна. Тэ бидний хувьд. Тэгэхээр яг үнэ нөгөө зөв хүн нь цуглаж юм бол зөв зүг рүүгээ өөрсдөө өвчдөг гэсэн. Бүр одоо онол байна шүү дээ. Jim Collins-ийн гаргаж ирсэн. Тэр Jim Collins гэдэг хүн сайнаас агууд гэдэг бүтээл төрөхтэй нэлээд олон жилийн хугацаанд одоо 240 гаруй дэлхийн хэмжээний компаниудаас асуугаад зарим нь ингээд зүгээр сайнаар байгаа гэдэг, зарим нь агуу болцсон байдаг. Тэрний ялгаа гаргаж ирэх гэж ирсэн. Тэр нэг хийсэн том дүгнэлтэн дээр зөв зөвл хүмүүс байх хэрэгтэй. Тэгэхээр яг энэ чи яг хүн төвтэй байх хэрэгтэй. Тэгэхээр энэ шинэ хоршоо хөдөлгөөнд яг энэ хүний бэлтгэх, хүний боловсон хүчний үед бэлтгэхийн асуудал бол хурцаар тавигдаад байна. Би мандахаа гişүнтэй өнөөдөр хэд бит хоёр бас чуулганы гадаа ярилцаа сууж байна. Тэгэхээр энэ хоршоонд ажиллаж байгаа жишээл малчид одоо ингээд нийлээ зээл авч байгаа бол сайн явдлаа. Хоршоогоор хөгжинэ. Өнөөдөр одоо зүүн хойд Европын орнууд тэнд одоо хүн амаасаа давтсан их том хэмжээний маргашгүй хоршоонод байна шүү дээ. Ингээд
одоо юу гэдгийг нөгөө хүн амаасаа давцсан гэдэг нь болохоор зэрэг 1000 хүнд оногдохоос зөв дэлхийн одоо тэр дунджаас хэд дахин давцсан. За тэгээ энэ яаж нэг хүн 2-3 хоршоонд гишүүн байх жишээтэй. Ингээд явж идэг. Тэгэхээр энэ яаж юм гэхээр зэрэг энэ чинь айгүй зөв юм нөгөө нийгмийн баялагийг бүтээгээд байна гэсэн. Энэ зүг рүү явж байгаа маш зөв. За тэгээ хоршоон дээр зээл авч болно. Буцаах үедээ яах вэ гэдэг асуудал чинь өөрөө маш том асуудал. Тэгэхээр энэ дээр бэлтгэх гэсэн. Тэгэхээр бид бол одоо ингээд мэрэгжлийн боловсролын сургуулиудад бол янз бүрийн мэрэгжлэр бэлдэж байна. Түүнийхээ зэрэгцүү энэ хурдан гүйцэхгүй. Нийгмийн өнөөдрийн шаардлагыг гүйцэхгүй. Нэг 60 хэдэн сургууль байна шүү дээ. Тэгэхээр юу вэ гэсэн үг гэхээр 9 дугаар ангид төгсөөд ирэхээр тэртээ 12 жилийн боловсролыг бид хуулиараа олгоно гэж заасан. Монгол хүн болгон 12 жилийн боловсрол эзэмшнэ. За тэр тохиолдолд тэгвэл сүүлийн 3 жил бол сонголттой байх хэрэгтэй. Яагаад бид яг нэг загварын ахлах сургууль руу орох хэрэгтэй гэж. Яагаад бүгдээрээ шууд ихтэй сургуулийг зорьсон тоо бодох хэрэгтэй гэж. Одоо мэрэгшүүлэх. Яг. Тэгэхээр ахлах сургуулийг төрөлжүүлэх гэсэн. Энэ төрөлжилтийн асуудал өнөөдөр боловсролын одоо бүх бодлогын баримтчгүүдэд тусцсан байна. Ахлах сургуулийг төрөлжүүлнэ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо ухаандаа өвсгөлт байлаа гэхэд бид өнөөдрийг хүртэл нүүдлийн мал аж ахуйгаараа фермерээр тэгээд одоо газар тариалан ингэ явсан атла хаана бэлдээд байна гэдэг. За нүүдлийн мал аж ахуй дээр танах нүүдлийн мал аж ахуй уламжлалтай орон олон малчинтай хүн амын чинь баг 30% малчин. Эднийг хаана бэлдэж гин гэж асуувал үгүй бид одоо уламжлалаараа бэлдэх юм аа л гэж хариулж байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр нийгмийн энэ хурдтай хөгжлийн энэ үед ядахтаа хоршоонд ороод оролцож чаддаг. Тэгээд тэндээ хариуцлагатай байж чаддаг. Эдийн засгийн харилцаанд орж чаддаг хариуцлагатай боловсон хүчнийг өнөөдөр ахлах сургууль дээр нь бэлтгэх хэрэгтэй. Төрөлжүүлэх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр зэрэг жишээлбэл малчин чиглэлээр бэлтгэдэг анги байлаа гэхэд ахлах сургуулийн энэ бол 4 сараас эхлэх хичээлж болно шүү дээ. Тэгээд зунжингаа хичээлж байгаад 10 сард төгсөж байна. Тэгээд малчин гэсэн сертификат авчихлаа. Энэ бол мэрэгжил байна. Тэр хооронд нь одоо зах зээлийн харилцаа, ургамал судлал, одоо биолог тэр ядахтаа өвсөө илүү сайн таньдаг, самбуугаан сурагчийг бүгдээрээ уншсан. Ийм одоо малчид бий болно гэсэн. Шинэ үе малчид. Ийм зүйлийг өнөөдөр хийх энэ эрх зүйн үндэс нь бүрдээд байгаа байхгүй. Ийм малчидтай болоод ирэхээр ховшоо бол өөрөө сэв босоод шалгав бол. Тэгэхээр энэ асуудал бол одоо бодлогын баримтчгийн хүрээнд яатсан. Одоо би чадвал өнөөдөр мантхай гишүүнтэй ярьсан Уус аймгаас эхлэе гэсэн юм хэлж болно. Хамгийн гол нь орон нутгийн хамтын ажиллагаа, ойлголцол, дэмжлэг хэрэгтэй. Хизэнээс ер нь ерөөсөө энэ 25 оноос одоо энэ жил хийсэн үү? Тэгээд энэ чинь дадлага нь шүү дээ. Дадлага нь одоо зундаа байхгүй. Малчин айл дээр очиод хувьсгах зардлыг өгч штэ. Төрөлжсөн ахлах сургуулийн хувьсгах зардлыг нэлээд өндөр тогтоолгоцсон. Засгийн газар оруулсан штэ. Тогтоол нь гарцсан. За тэгээд энэ дээр хувьсгах зардлаа аваад тэр малчин айл дээр 2 сар, 1 сар дадлах юм. Зундаа хичээлж ийн гэсэн үг шүү дээ. Нөгөө малчин чинь туршлагатай малч өөрийнхөө одоо юм туршлагыг хэлнэ, дүнгээ өгнө. Кредитээ өгнө гэсэн. Ингээд хүнийг бэлдэх. Хамгийн гол нь номын дууг нь сонсоод өөрөө мал аж ахуй гэдэг чинь өнөөдөр маш том өөрөө эдийн засгийн боломж. Тэгээд ингээ бид бас Монгол улсын ерөнхийлөгчийг дагаад Туркид айлчлаа. Ийшээ бид Монголын махыг, арьс ширийг маш их сонирхож байна. Цаашдаа энийг нь олон улсын жишгтэн тааруулж бэлдэж эхлэхэд одоо байгаа боловс хүчнээ зузаалах хэрэгтэй. Энэ жилийн парламентын нэг онцлог байсан. За 2024 оны 11 сарын 11-ний өдөр 25 оныхоо төсвийн тухай хуулийг батлаа. За гэтэл Монгол улсын ерөнхийлөгч бүхэлд нь орой тавьсан. За ингээ 12 сарын 12-ны өдөр дахиж оруулж яж батлаа. Шинээр өргөн бариад хүчээссэн. Та хоёр хоёулаа явчихсан. Тэр үед яг парламентын гишүүдийн донд нэг зүйл дээр санал нэгдэжсэн нь бол боловсрал, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлээс бол огт мөнгө хасахгүй шүү гэдэг асуудал. Нэг талдаа маш сайн юм шиг сан. Нөгөө талдаа бид нар яг нэг үлэхэд ингээд бодит байдлаа олоод харахаар амжиргаагаа дийлэхгүй байгаа иргэдийн маань хувьд боловсрал руу зарцуулах илүү мөнгө алга. Гэтэл тэнд ямар процесс явагдаад байна гэхээр нөгөө ажлын байрг хүмүүс чинь ажилгүйд л байгаа учраас харигдaltaй. Нэг талдаа. Хүүхдийнхээ мөнгөөр амжиргаагаа залгуулж байгаа иргэд байна. Ажилгүйд л ихтэй байгаагаас улбаатай нөгөө хүүхдүүдийн сургууль завсарталт бас их өндөр байна. За номын дэлгүүрээс юм аваад уншина гэдэг ойлголт бол бас хэцүү. За
та бол боловсролын сайд. Боловсрол гэдэг бол зөвхөн одоо ерөнхий боловсролын сургуулийн танхимаар олох боловсрол бас биш. Гэтэл та тий. Тэгэхээр бид нар ер нь энэ эдийн засгийн өсөлттэй холбоотой асуудалтай уялдуулаад парламент ч гэсэн одоо засгийн газар оруулж ирсэн 14 мега төслийг эдийн засгийг хэлхийн тулд өнөөдрийн байгаа 35 их найдыг бид нар ирээдүйд илүү их магадгүй улсын хэмжээнд байгаа бид нар 90 их найд 100 их найд магадгүй 200 их найдын төвшөнд ингээ хөгжлүүлээд очих хэрэгтэй тийм. Энд хэлхийн хэмжээгээр нөгөө боломжууд бидэрт нээгдэх хэрэгтэй болж эхэлж байгаа. Тэгээд ерөн зүгээр энэ төсвийг 2025 оны төсвийг та боловсролын чиглэл дээр ямар төсөв болж чадсан гэж бодож байгаа. Зүгээр өөрийнхөө яг салбар дээр. 11 сард хоригт орохоос өмнө бол нэлээд сайн төсөв орж ирсэн тийм ээ. Тэгээд батлагдаад байжээс хоригт орчихсон. За энэ дээр бол ингээд ерөнхийдөө тэр чи алдагдaltaгүй болохын тулд тийм ээ урсгал зардлаас хасна. За урсгал зардлаас хасахаар ер нь салбарыг харахаар 10% хасгаар байна гэдэг. Ингэж орж ирсэн шүү дээ. Тэгээ боловсролын салбар чинь яах ярахгүй бараг тийм чинь 100 гаруй 97-8 мянган ажлын байр дэнд байна. Сая илүү суралцагчд байна тий. Тэгээд ирэхээр энэ бол хувьсгал зардлаар дамжсан санхүүжилттэй учраас төсөв дээр дарж байгаа чинь өндөрлөлтөө. Тэгээд тэндээс бол эхлээд бол нэлээд засгийн газрын төвшөнд өндөр орж ирж байсан. Анх одоо тэр чи харахгүй шүү дээ. Тэгэж хасахгүй болохгүй нэ гэдэг. За ингээ явсаар байвал бол их харин танагтай гарч ирсэн. Үнэхээр энэ дээр бол би гişүүдтэй баярлах хэрэгтэй. Боловсрол эрүүл мэнд нийгмийн одоо хамгаалал гэдэг энэ юмнаас бол хамаагүй хасч болохгүй гэдэг энэ байр суурьд нэлт явсан. Тэгээ энэ дээр бол би үнэхээр их баярлж байгаа. А зүгээр таны бас энэ ер нь цаашдаа бид энэ боловсрол руу ингээд яхад нэг зөрөгтэй эдийн шинжил хийч юм. Нэгдүгээр цалин байна. Үүнийд бол төрийн албаны тухай хуулийг бас задлах шаардлагатай гэдэг учрал сайд хэлээд байгаа зүг. Жинхэнэ халб гэдэг нэг нэр бий болгоцсон. Жинхэнэ гэдэг чинь нөгөө бус нь жинхэнэ бус гэсэн юм тийм. Нөгөө бодгоч. Дэлхийн хаач явахгүй байлгаа. Тэгэхээр зүгээр төрийн албаны хууль бол яг тэр захиргааны албандаа зориулсан л байлгаа. Тэр чинь нөгөө улс орны хэмжээний авиастан хамгийн чадварлаг хүмүүсээ л энэ төрийн албараа татъя гэсэн үг шүү дээ. Яг энэ эмч одоо багш эдэр гэсэн одоо хүчний байгуулагч энэ дээр тусдаа хуулиараа зохицуулаад явах арай угийн хатан болно шүү дээ. Тэгээ нэг юм нэгт. Хоёрт бол энэ цалин хөлсийг нь бол одоо дөрөвтэйх нэмэхгүй бол үнэхээр амьдралд нь хөрцөхгүй байна. За хоёр тэгэхгүй бол нөгөө чадвартай орчихгүй байна. За гуравдугаарт нь энэ сургуулийн хөрөлцөөний асуудал. Тэгшүүртийн асуудал. Үүн дээр бас зөрөгтэйхэн галуутах гишүүн байнга хэлээд та тэр мега төсөл болгож зөвшөөрөөд ингээд олигтойхон хөрөнгө оруулалт тавьчаа гэж. Тэгэх юм бол энэ чинь юу? Энэ бол зүйтэй. Нэг ийм зөрөгтэй шийдвэрүүд бол хэрэгтэй. Энэ ихтэй бид энэ жилийн 14 мега төслөө эрчим хүч рүү чиглэж байгаа учраас энэ рүүгээ бид эхлээд эрчим хүч үйлдвэрлэгүй байж иж ингээд энэ тэнд бүтээн байгуулалт хийчих юм бол тэр чинь нөгөө нэг биеийн томрууд гэдэг нөгөө хувцсан жижигцэн юм шиг л болчих шүү дээ. Тэгэхээр ийм нөхцөл байдлыг бол ойлгож байгаа. Тэгээ та бас нэг зүйтэй юм хөндөж байна. Боловсрол бол үнэхээр нийгмийн орч хэрэгтэй. Зөвхөн одоо шил та номын асуудал хөндөж байна тий. Хүн болгон ном худалдаж авах боломжгүй. Тэгэхээр нийгэм гэр бүл сургууль гэдэг орчин дотор хүүхэд өсдгөө гэдэг энэ гурван орчноо тэгш авч маргана. Бүх зүйлийг сургууль руу бас хийхгүй. Гэр бүл өөрөө эрүүл байж иж, гэр бүлийн орчин өөрөө их зөв хандлагатай байж иж, сургуулийн орчинд сайжирна. Тэгээд нийгмийн орчинд сайжирна. Тэгэхээр хүүхэд гэр сургууль хоёрын хооронд явах замдаа ятгахтаа нэг номын сантал баялтай. Тэгэхээр энэ бол энэ жилийн манай номын бичил өргөө гэсэн нэрээр төсөв суусаа. Ямар ч байсан нийслэлийн үрээнд ямар ч байсан би зарим нэг өдөө орон нутагт дээр ийм номын бичил өргөөр юу хийх вэ гэхээр гэрээр ном болгоно. Гэрээр ном болгоно. Өнөөдөр номын сангууд гэрээр ном болгох нь ховор ба шүү дээ. Тэгээд магадгүй нийслэл бол те нэг хүнд ногдож одоо мэдэхгүй 10,000 хүнд ногдож байгаа гэдэг юм уу номын сангаараа дэлхийд ер нь сүүл мөш гэж. Бид нар нөгөө нэг дунд сургууль ерхий болсон сургууль байхад чинь бол амралтаар заавал хэдэн ном авч унш тэгдэг. Тэгээд яагаад аваагүй ингэж байцаадаг загнадаг байсан. Тэгээ номын тэмдэглэлээ бичиж ирээ тий. Тэгээд тэрийг ярьдаг байсан шүү дээ. Уралдаж тий. Ингэж уншуулдаг болохгүй. Яагаад гэвэл PISA-гийн шалгалт 23 онд гарсан. Тэр зарлагдахад унших чадвар бол танаа ус бол доогор байна шүү гэж. Тэг унших чадвар гэдэг нь нөгөө дуу гаргаж уншихыг хэлж байгаа биш шүү. Уншаад ойлгосноо хэрэглэх асуудал баггүй. Би таны нэг санаатай санал нэг байсан. Далаад тарах гэж та нарыг. Тэр их зөв санаа болов гэж бодчихсон. Яг зүгээр эргэцэн орчны хөгжлийг бид нар хийх ёстой. Жишээлбэл нөгөө баригддаг
худалдаж эхлээд 6 жил үлээ нөгөө чиглэлтэй дүргийн сургууль хийж цэцэрлэг үлээ нөгөө болоогүй нураах газаардл байхгүй. Оронд нь шинэ худалдаа авалт хийчих гэдэг төсөв төр орж ирсэн шүү дээ. Тийм. Галуу төрхшний санаас орж ирсэн тийм. Галуу төрхш санаас. Галуу төрхш сүүлдээ бас манай намын групп төр бөөмсөн л одоо би яагаад ингээд одоо агирчин болчихоо би яагаад ингэж үгүй бас сэтгэлээр унсаа ер нь. Яг хаа өнөөдөр байгаа төрийн бодлого орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил үйлчлэгээ худалдаа авах тухай байл. Бидний ярьдгаар нөгөө тендерийн байл те. Бид нар өнөөдөр энэ байгаа жишээлбэл 6 жил тэр сургуулийг нурааж чадаагүй тэнд байгаа хүүхдүүд охироод байгаа байхгүй. Тэгвэл яагаад тэнд байгаа тавигдсан төсвийг шин сургууль шууд худалдаа авалтыг буюу төр хувийн хвшлийн түншлэл өрөөнд хийж болдгүй. Энэ бол зүгээр надад бол айгүй таалагдсан. Ягаад тэгэхээр ийм шууд сургуулийн байртаа болох хүүхдүүд шууд хичээллэж эхлэх боломж. Би бас сайд байхад инх хамтлан сайд дээр засгийн газар дээр бас шийдвэрүүд гараад инх хамтлан сайд дээр 3 хэлжиг шууд хаалгаад 200 тэрбум төгрөг шууд тусгаж өгөөд тэгээд тэргээр бол 3 хэлжиг хаална гэдэг явуулсан байхгүй. Түрээсэлж хийсэн. Тэгээд түрээсийг өгсөн тийм. Үрдэнг өгсөн. Гэхдээ тэр нэг удаа халахна байхгүй. Нэг удаа халахна. Одоо бид нар төсөв дээр ийм нөгөө зөв зохицуултыг хийхэд тулд тэр тендер хууль байд юм уу? Төрийн хвшлийн түншлийнх нь байд юм уу те? Тодорхой эрхцэн орчин дээр нь өөрчлөлтийг ялчих байхгүй гэж өгөхгүй бол энийг нөгөө эргээд эрх ашиг гэж харддаг юм нэгтгэлийн ойлголт айгүй өндөр байгаад байна. Гэхдээ галуу төрх хөшөө чинь нөгөө боловсролын салбарыг төлөөлүүлж ялчих байхгүй жагсаалтанд оруулсан орчсон. Тэр хүн боловсролын салбарын тухай ярих ёстой шүү дээ. Тэр эрх ашиг биш үү? Тэгэхээр яг санхүүгийн түрээсийн асуудлыг та хандж байгаа гэсэн үг. Энэ лизинг буюу одоо санхүүгийн түрээс гэсэн ийм хуулиараа ороод ирсэн юм ойлголт. Тэгээ энэ дээр ийм үйл хөдлөхөрөнгө байрны асуудал ерөөсөй байдаггүй байсан. За тэгээ энэ дээр бол засгийн газрын нэг тогтоол орж ирсэн байна. Бид сая 24 оны 11 сарын сүүлээр энэ Улаанбаатар хотын төвчрлийн бууруулах энэ хүрээнд Нямбатар дарга за надад үүрэг болгосон санхүүгийн түрээсээр зохицуулаа гэдэг. Тэгэхээр хувийн аж ахуйн нэгжүүч нэг үеэд бол бас чадaltaй болчихлоо шүү дээ. Тэгэхээр тэд бол жишээлбэл би танд нэг жишээ хэлье. Сая Сонгон хайрхан дүүргийн одоо гурвалжингийн Баян Сонгон уучлаарай Баянгол дүүргийн 29-р хороо тэр гурвалжингийн үүрийн баруун урталт гэсэн үг л дээ. Тийм баруун тал 90 Everest International хувийн сургууль. За энэ 19 онд баригдсан супер сургууль. 960 хүүхдийн судалтай. За тэгээд хувийн сургууль байсан. Тэрийг би харсан. Тийм 300 орчим хүүхд сурдаг. За тэгээд тэдэнтэй бол хилцэл хийсэн. За тэнд бол одоо ингээд маш их төвлөрөлттэй нэг 90 хорооллынхан хүүхдүүд тэнд хор орчны хүүхдүүд бүгдээр нэг өнөр хорооллын сургууль руу очиждаг. Тэнд нөгөө дийлхэ болсон. 5000 хүүхд сурдаг болсон. Тэгээ 10 дугаар хорооллын эрдмийн өргөөр бас очдог. Ингээд энэ хоёр сургуульч үргийг. Тэгэхээр тэнд байгаа яг хороол донд барьсан орчин үеийн яг Японы стандартад таарсан супер сургууль гаднаа хөлбөмбөгийн талбайтай. Газартаа юутай байдаг. Тэгээд хилцэл хийгээд үнэлгээний компаниар оруулаад энэ дэр бол улсын хурлын гишүүн ган хоёрыг за Нямбатар дарга түүний багийнх нь үнэхээр сайн ажилласан байсан. Тэгээ эцсийн шийд одоо энийг боловсролын яамаар орж ирсэн. За энэ санхүүгийн түрээсийн тухай тэр тогтоолыг гаргуулж аваад тэгээд бид сая төрсөн болох гэдэг юм. Чи улсын болох гэдэг худалдаж авах гэсэн. Түрээслэнгээ худалдаж авчихна гэсэн. Менежмент нь яг юм. Улс шууд. Тэгэхээр аль болох хувь руу гарах гэдэг буцаагаад улс руу авч байгаа хэлбэр. Улсын сургууль учраас. Тэгээд ерөнхий боловсролын сургууль учраас. Гэхдээ тэнд ажиллаж исэн багш нар болоод захирлуудад нь би санал тавьсан. Өргөжлүүлж ажиллаж болох шүү. Тэгвэл бид хувьсах зардлаараа та хүн ингээд шууд нэг улсын төсөвтэй оруулаад ингээд салхинжуулаад явна гэдэг. Тийм санал тавьсан. Одоо 27 нас юу болох нь харъя. Ямар ч үсэн юу вэ гэхээр зэрэг тэнд нэг анхны тийм түрээслээд явангаа худалдаа тавьчихна гэсэн үг. Тийм ээ. Ийм юм. Тэгэхээр чинь нэг дур тэр тийм хэмжээний сургууль чинь газартаа юутэй хитэн ингээд авъя гэхэд нэлээд өндөр үнэтэй шүү дээ. Тэгэхээр тэрийг байгуулыг бол одоо улс яг байгуулыг 3 жил 4 жил дураа хийж. Тэгэхэд эний чинь хугацаа хэмжиж байгаа нэгдүгээр, хоёрдугаарт хувийн хвшлэлтэй бас зүгээр түншилж байгаа. Гуравдугаарт нь ойр орчны төвчрлийг үндэстээр хийж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр ийм аргаар бол явна. Энийг дараа нь ингээд ийм мэдээ явсны дараа ямар бас их олон цэцэрлэгүүд хандж байна. Манайхыг худалдаад авчихаач. Тэгээ ийм гिचгээчтэй тэдэн жилийн түрээсийн гэрээ байгуулангаа санхүүгийн түрээсийн тэгээ ингээд. Тэгэхээр нэг жилд ирэх төсвийн дарамт нь багасчих жоохгүй. Тэгэхээр энэ яг хамгийн зөв бас нэг арга шилжүүлэг. Тэгэхээр юм бол
нэг сургууль барих гэж сургууль чинь ингэдэж шүү дээ төр чинь тендерээ зарлана. Тэрийгээ үнэх гэж бараг 2 сар болно. Тэгсээр байгаад сангийн яам чинь гэж хяналтаа тавина. Барилгын хөгжлийн үнэлгээний төмөө хяналтаа тавина гэсээр байгаад ер нь 2 жил болохгүй сургууль байхгүй шүү дээ. Тэгэл одоо нөгөө нэг дахин үнэлгээ хийн гэж нөгөө санаалтай. Би яг саний кэстер дээр нөгөө наран оруулалтын нэг кейсийг мэдх юм байна. Бас дээр юм. Дээр үү шүү дээ. Гэтэ тэр чинь түрээс нөгөө шууд худалж авсан. Шууд худалж авсан тийм. Тэнд бас нэг баах юм болоодсан. Тийм баах юм болж байгаа. Тэгээ төр шууд мөнгөний гаргаад шууд 1 жилийн дотор манайх бол 3 жилийн дотор худалж авч байгаа. Гэтэ ер нь бол ингээд маш ойлгомжтой болгочмоор юм байна л да. Тэгвэл ойлгомжтой болгочвол бүх юм ойлгомжтой болчвол анхнаасаа сургууль одоо юу би нэг ардаа тайх хэрэггүй. Үгүй тий хангах хэрэггүй нэгдүгээр хоёрдугаар нөгөө том том хороол барьж байгаа газрууд ч гэсэн аюу амархгүй. Тийшгүй бид нар бариад өгчээ тэгээ ус авчих юм байна. Тэдэн жилийн хүүхдүүд нь одоо нөгөө та нарын яриад байгаа хамгийн сайн сургууль бол гэрэж яжууд байгаа сургууль гэдэг хэлбэрч яг тэр чигтээ орж иж байгаа. Тэгээ хувийн хвшил өөрөө барихаараа сайн барьж байна. Нөгөө нэг байшингаа зарахын тулд манад иргэд сургууль байгаа. Гэхдээ тэр нь бүр төрийн өмчийн сургуулаа гэд ингээд эхлэхээр тэр хэрэглэгч чинь ой сургуультай байна. Энд чинь нэгээс байгаа юм байна. Тэгвэл авчиг. Одоо сургуультай юм уу? Толомын талбайтай юм уу? Цэцэрлэгтэй юм уу гэдгийг хардаг болчиход байна шүү дээ. Тэгэхээр өөрсдөө борлуулалтад сайн нөлөөлөх учраас тэр байшин чинь жилийн жилд аягүй сайн баригдаад байна ш. Та анзаарч байгаа тий. Яг тэр шиг жилийн жил яг барьж байгаа сургуульд сайжирдаг байхгүй. Би нэг аягүй сайн кейс сонсч ирсэн Солонгосын. Одоо Gangnam Style гэдэг байгаа гэдэг тий. Дэлхийд алдарт таасан. За Gangnam дүүрэг одоо дэлхийн хамгийн бас алдартай хүмүүс мэддэг болсон дүүрэг. Тэр бол Сөүл хотын хогийн цэг байсан. Үгүй тийм үү? Тэнд Сөүл хот ямар арга хэмжээ авсан бэ гэхээр тэнд хогийн цэгийг байхгүй болгоод оршин суугчдын бүс байгууллаганд бол нэг номерч юу исэн гэж сургууль. Яг нь хамгийн үнэтэй хамгийн аятайхан сургуулиудыг тэнд шууд газар болохлоо тэгээд гисэн чинь тэр сургуулийг дагаад нэг Орос улсын хорооллуудаа яваад ордог гэсэн. Тэнгүүд амжиргааны төвшин ийм төвшөнд байгаа юм чинь гээд дагаад нэг худалдаа үйлчлэгээ дагавар яваад ороод гэсэн. Ингээд нөгөө нэг Орос улсны барилга барьж байгаа том том компаниуд чинь шууд бидний сургууль чинь барьчаа олон улсын статустай сургууль байг ийм хөтөлбөр хийжүүлээ. Энэ бол улсын сургууль байг тэдэн жилийн хугацаатай одоо яг сайн санхүүгийн төвөөс хэлбэр дээр төрдөг чи гэдэг ч юм уу. Энэ хэлбэр дээр явагдсан байна. Яг одоо ингээд төр өөрөө за хороол барьж гэнэ үү? За 1000 хүн тутам нэг ийм сургууль байх хэрэгтэй шүү гэдэг стандартын тавиад за тэгээд энийг бол төр худалдаа тавнаа барьцгаа. Гэтэ та нар өндөр стандарттай барь. Ингээд явах юм бол нөгөө сайн сургууль чинь орчны хувь сайн сургуулж ирнэ. За тэгвэл багшийн чанар дотоод энэ хөтөлбөрийн асуудал энэ цэвэр мэргэжлийн байгууллага ажиллана. Доктортой хөгжлийн зорилгын боловсралтай холбоотой яг энэ зорилго нь Монгол улсад биелж байгаа гэж таарч байгаа юу? Гэхдээ яг энэ тодорхой хэмжээнд биелээ явж байгаа. Гэхдээ сайжруулах юм бий. Өөрөөр хэлэх юм бол одоо тэгшүүртэмжтэй энэ боловсрал гэдэг тал дээр үнэхээр 3 ээлжийн сургуулийг бид өнөөдөр яг бодиттой хэрэг дээрээ байгуул бүрэн алгал болгох чадахгүй шүү дээ. Энэ 24 оны хичээлийн жил эхлэхэд нийслэлийн хэмжээнд 10 сургууль. Тэгээд нэг хэдэн сарын дараа 8 болсон. Одоо нэг юм одоо энэ Сонгон хайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн төрөөсөх байрыг сая л болсон. Ингээд 0 болж байгаа. Дараа жил нөгөө хүн ам өсөд дахиад ороод ирнэ. Тийм ээ? Төгсөж байгаа хүүхэд элсэж урж байгаа хүүхдийн 10-аад мянган зөрүү гараад байгаа. Тэгээд ингээд ирэхээр чинь ингээд өнөөдөр шийдэж чадахгүй яваад. Энийг бид шийдэх ёстой. Нэг ангид үргэлт нь 40-с дээш байж болох 30-аас дээш өрн байж болохгүй шүү дээ. Чанарын асуудал яригддаг шүү дээ. Тэгээ яг үүндээ бол нэг ээлжийн сургуультай бос үед бид илүү хүмүүжил төлөвшлийг шаардаж байна. Тийм биз? Өглөө ирээл хичээлээ сонсож байгаа бол дараагийн ээлж ирлэг гарцгаа гэж хөөгөөд гардаг бол тэн дээр яаж хүмүүжил ажиллах. Тэгэхээр зэрэг ийм одоо зүйл байгаа учраас бид хол байна. Тэгтээ зорих хэрэгтэй. Монгол улс хизээ ихтэй сургуулиудын төвшөнд одоо энэ бусад улс орнуудад төгссөн улс орнуудад байгаа шиг ийм кампус сургуультай болж эхлэх бол. Одоо ингээд та нарийн харах юм бол ингэж одоо МУИС, шүтисийн байршил, ангаахын байршил эднийг хараад үзэр. Сэлб тахад уг нь анхны төлөвлөлтөөр ер нь сэлб тахсан тэд нар чинь ингээд нэг том кампус гэж харж ирсэн юм шиг. Хотынхон төвдөө ойрлын эцэнд буруухгүй. Тэгээд ингээ явж ирсэн аа энэ ингээ газараа булаагаад ингээд юм болчихсон. Одоо энэ хөшгийн хөндөй дээр 506-7 га газар байна. За энэ дээр бид жинхэнэ утгаараа кампусыг хөгжүүлэе гэж ирж байна. Өнөөдөр боломж уучлаарай тийм л газар дээр Улаанбаатар хотын дагуулах хотууд эсвэл одоо хөдөө орон нутагт л энд одоо газаргүй болсон. Кампустай байхгүй бол
Яаж академик хэрэгчлөөг ярих вэ? Оюутны хөгжлийг ярих вэ? Хэцүү шүү дээ. Би бол Эрдэнэт яг манай Эрдэнэтийн нөгөө номин дэлгүүрийн агуулгах дэлгүүрийн уртал тийм 50 га газрыг оюутны кампус болгоно гэдэг ингээд маш олон жил хатгасан байхгүй. Тэгээ хийгээгүй. Одоо тэнд барилга баригдаж байна. Орос улсаар бол баригдаж байна. Боловсролын яамд зөвшөөрөл өгсөн гэж би ойлгосон. Хэцээ. За одоо хэцээг нь би сайн мэдэхгүй байна. Яг 50 га газрыг ингээд маш олон жил яг дулааны шуурны хажууд байхгүй. Оюутны кампус болгоно ингээд үлдээсэн. Одоо байсан. Сүүлд бол одоо ингээд яалч жоох ингээд орос улсаар болоод ингээд баригдаад эхэлсэн явжил. Тэгээ миний ойлгосноор тэр бол миний анхны ойлгосноор бол боловсролын яамны харьяаны газар байсан гэж би ойлгосон. Аймагт зөвшөлтсөд одоо боловсролын яам дээр байдаг. Тэгэхээр тэр одоо жоохон юу болсон дараа нь яг удаа мэдэхгүй байна. Энэ судлаад үзье. Нэг тэр бол аюу харамсалтай санагдсан. Яг тэгэхээр тэнд байгаа тэр оюутны кампус байгуулах гэж байгаа тэр бүхэл бүтэн 50 га газрыг хажуудаа манайх чинь нэг жижигхэн бас яг ширэгчдэг. Гэтэ голтой. Яг хажууд нь дулааны шомтой байхгүй. Тэгээд төв замтай ингээ маш гоё юм тэгшхэн газар л та. Тэгээд тэрийг бол яг оюутны кампус болгоод явсан бол бас л их нөгөө таны сайн хэлдэг шиг нөгөө дагвар хотууд гэдэг шиг 2 3 дахь хот гэдэг шиг. Одоо энэ жилийн төсөвдөр нэг 2 тэзүү суусан шүү дээ. Нэг нь бол одоо хөршийн өндөрөө шүтээсийн механик тээврийн сургуулийг шилжүүлэх. Энэний тэзүү тэнд байгуулах. Механик тээврийн сургууль дээр нь өөрсдөө очиод ажиллаж исэн би. Өөрсдөө нүүх сонирхол өндөр. Нөгөө нэг багтахаа болсон кампус байхгүй. Тэгээд тэнд чинь нөгөө нэг ингээ өөрсдөө оюутных нь хийцэн янз янз уралдааны машинууд байна. Өөрсдийн гараар хөлтүүлсэн. Тэгээд тэрийгэ туршиж талбай байхгүй. Энэ талбай хэрэгтэй. Одоо нисхийн ангийнх нь инженерийн ангийнх нь өөрсдөө тэр хийсэн дроноо нисэх хэрэгтэй шүү дээ. Бас юу ч байхгүй. Тэгэхээр ийм кампустай юм байхад энэ ингэж явъя гэд хоёртны дархан руу хөдөө аж ахуйн сургуулийг шилжүүлэх бас тэзүү байгаа. Хөдөө аж ахуйн сургууль бол өөрөө нүүх дургуй гад байдаг. Энэ ойлголцол хэрэгтэй. Ойлголцол хэрэгтэй. Эртээд нөгөө нэг байнгын орны хуралдаар орж ирээд би нөгөө нэг хөдөө аж ахуйн сургууль хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд нэг тутам болцсон. Яахаар аялжуулч тийм ч гэдэг та нар мэргэжилтүүлэлт гэдэг гэсэн хөдөө аж ахуйн аялжуулч гэдэггүй одоо та нар одоо болоо. Яг мэргэжлэр ажил хоёрдугаар та нар тэр дархлага нүгсэн чинь үгүй одоо манайх бол одоо нүүхэд бас болохгүй байна гэдээ бас яг ингэ тийм биш. Багш нарын эсэргүүцэл нэгдүгürt байдаг, оюутны эсэргүүцэл байдаг. Тэгээд одоо олон удаа нүүлгэнээр ярьцсанс болоод нөгөө элтэн буурдаг гэсэн юм юутай. Бас нэг зовлон ирд юм. Гэхдээ ер нь нэг юм билээ шүү. Энэ төрийн байгууллагуудыг орон нутаг руу одоо бүсчилсэн хэлбэрээр нүүлгэх нэг сургуулиудыг нүүлгэх асуудал бол маш олон жил яригдж штэ. Тэнд очихоор багш нарын хувьд заахан нэгдүгürt бол орон сууцны асуудал үлдэж байгаа. Бид нар ана амьдрах юм. Нэг. Нөгөөх нь хамгийн хүндэгддэг асуудал бол хүүхдүүдийн сургуулийн асуудал. Хүүхдийн сургуулийн асуудал. Бид нар хүүхдээ яагаад энэ сургуульд төгсдөө юм? Энэ арай ээж нэг ийм сургуульд бичтэл тийш явж байгаа би чадахгүй гэдэг. Ерөөсө үндсэн суурь шалтгаан хоёр том суурь шалтгааны нэг дээр юм л шүү дээ. Ер нь бол юу л та зүгээр ингээ Эрдэнэт Дархангийн хоёр хотыг харахаар Эрдэнэт бол одоо Улаанбаатар хотын араас ороод байгаа шиг санагдаад байна. Замбраагүй газар болголт тэгээ бохирд бол эдгээр ямар сайхан хот байлаа. Дархан төлөвлөлтөө бариад барьж байгаа. Тэгэхээр Дарханд бас сүүлийн үед сайн сургуулиуд байгаа шүү. Мэдээлэл нь сайн өрөхгүй л байна гэсэн. Цаашдаа энэ ч хөгжөөд явна шүү дээ. Хөгжөөд явна. Үнэхээр одоо Дархан руу бол хүмүүс нүүдэл нэхэлсэн хүн ам ихсээд байна гэд аз жаргал засаг дараа ярьж шít. Манай хүн ам ихсэж байна гэд. Хүн ам ихснэ гэдэг чинь сайн юм байхгүй. Татвар өгч байгаа хүнийх нь тоо нэмэгдэж шít. Нөгөө нэг ийм жишгийг би зөвөр хараад идэв. Ягаад манайд хэрэгч болдгоо юм л та гэд. Хонконг, Сингапур. Жишээлбэл Нью-Йоркийн их сургууль Хонконгод өөрийнхөө салбар сургуулийг байгуулсан. 2 жил Хонконгод сураад үргэлжлүүлээд 2 жил Нью-Йорк. Эсвэл 4 жил Хонконгдоо сурчаад төгсөлтийн шалгалтаа Нью-Йоркт очиж өгөөд Нью-Йоркийн сургуульд орж өгөөд тэндээс диплом авдаг. Ийм хэлбэр байна. За энэ бол яг ингээд нөгөө эдийн засгийн хувьд нэгдүгээр маш давуу талтай юм л. Манай Монголоос нэг уулуурхаан чиглэл яг энэ эдийн засгийн чиглэл дээр явж сурч исэн бизнесийн одоо нөхдүүдийг бас нэлээд сайн мэднэ. Тэднийг тэнд очиод богино хугацаанд суралцчаад босч ирээд ажиллаж яагаад дахиж очиод ингээд яваад байдаг тийм. Энэ системийг яг Монгол улсад боловсролын салбарт хэрэгжүүлж болохгүй юу? Болно. Одоо бол ихтэй сургуулиуд 2 дээр нэмэх нь 2 хөтлөрийг бол нэлийн хүчтэй хэрэгжүүлж байна. Энэ чинь ихнийх нь алхам байхгүй. Тэгээд сүүлдээ ингээд энэ чинь олон жилийн юу гэдгийг одоо ихтгэлцэл бий болоод хүний хамтраа бэлдээд ирсэн бол үгүй ер нь танах руу хөрөнгө оруулъя. Манай салбар сургуулийг байгуулъя гэд ингээд явчихволж. Яг нэг жишээ хэлэхэд шүтээс Өвөр Монголын аж үйлдвэрийн сургууль хоёр хамтраад хөшгийн үндэд олон улсын инженерийн сургууль байгуулъя гэж. Энэ ихнийх нэг алхам л гэж харж байна.
Өөрөөр хэлбэл тэндээс хөрөнгө оруулаад өөрийнхөө салбарыг шүтгцийг харьяанд байгуулчих гэж болж байгааз. Тэгэл тэр чинь яг 2 жилийн хөтөлбөрөө ингээд бүх юм эхэлнэ л гэсэн үг. Харамсалтай сая нөгөө хөшгийн үндийн нөгөө захиргааны зардал зохион байгуулалтын бүх төсвүүд сая баггүй танагдчихлаа шүү дээ. Тийм. Бид нар нэг за манай тойргийн хувьд бол хөсгөл болгон ирсэн гэдэг шүү дээ. Малчтайгаа уулзаад ингээд явж байхад бол үгүй ер нь бол ингээд байгалийн сайдаа явдаг ч гэсэн би явж байхад үгүй малын чин тоодолгоо их байна. Бэлчээр ч н одоо хомсдолд орчлоо ингээд гэхээр үгүй сайдаа тэгээ харахгүй шүү дээ. Яагаад тэгэхээр бид нар өнөөдөр жишээлбэл хүүхдүүдээ сургаж байна. Амжиргаа хэрэгтэй байна. Тэгэхээр 200 малтай малчин тэр амжиргааг дийлэхгүй байна. Хүүхдүүдээ сургалтын төлбөр хийдэг. Дотор байрны зардал хийдэг. Дотор байранд орж чадахгүй хүүхдүүд байр төрөлсөж байгаа. Тэгэхээр энэ өөрөө нэг өсөлтийн үед биднэрт 9 дугаар сард хичээл орох үеэр яг энэ сагуугийн хувьд маш олон асуудлууд үүсдэг. За энийгээ зарим малчд маань яаж шийдвэрлэдэг вэ гэхээр томоохон компаниудаа нэг л намар болж байгаа юм чи. Бид нар эрх жилийн хавар ноолоороо өгьгээд уртчлаад мөнгө аваад ноолоороо хямдханаар гэрээгээд ингээд ноос ноолорын компаниудаа ч юм явчихд юм. За махны компаниудаа ч юм явчихд. Гэтэл тэр нэг өртөг баг учраас эргээд өгч чаддгүй. Энэ тогтолцоороо ер нь энэ 300 гаруй мянган малч орцсон юм бил. Яалтчих واخгүй. Хүүхдээ сурах юм бол. Өө одоо тэгэл боловсрол эзэмшүүлэхийн тулд л явж шүү дээ. Нэг талаа. Нөгөө талаа харахаар эрэгтэй нь яах вэ? Энэ одоо тэгээ маллаад бол. Эмэгтэйгээ явуулчихгээд нөгөө өнөөдөр их сургуулийн төвшөнд бол баг хүйсийн харьцаа 70 30 ч юм байна уу? Хэдөвтэй байна тий. Эргээд эн чинь нөгөө нэг ажлын байр, гэр бүл салалт, доктортой амьдрал гэдэг хэлбэрт нөгөө талдаа нөлөөлөд эхэлсэн явж байгаа ч гэдэг байна. Яг одоо жишээлбэл төрийн захиргааны албан хаагчдын гендерийн тайланг харах юм бол сонин үзэгдэл харж 65% нэмэгтэйчүүд байна. Яг нөгөө бүр дунд шатны удирдлага. Манай яамд чинь эмэгтэй дарга нь бараг 60% таа. Ингээ явж байгаа. Бараг 70% руу орж байна. Тэгэхээр зэрэг үнээр эмэгтэйчүүд юм болсон. Яг энэ нөгөө хөвгүүдийн боловсролын асуудал бол орхигдоод байгаа нь бол байгаад байгаа. Тэгэхээр энэ дээр бас бид тусгаалan одоо бодгол ёстой болчиход байгаа. Боловсролын салбарт ялангуяа эрэгтэй багш нарыг бэлдэх асуудал бас. Ялангуяа багын цэцэрлэгийн багш нар яагаад эрэгтэй хүн байж болохгүй гэж. Энэ чиглэл рүү бас бид бодох ёстой гэж харж байгаа. Малчтын хувьд бол яг энэ нэг ийм зээл авах энэ процесс юмнууд те малын тоо толгой энэ нэлийн сүүлийн үед бууралтай гараад байгаа шүү дээ. Та анзаарсан бол те. Ер нь зээл нь бүх юмнууд нь ингээд малын тоо толгойн дээр суурлын явдаг учраас тэрийг түлхүүхэн мэдээлэх сонирхол өндөр байдаг гэсэн ийм судалгааны бас дүн байд юм бий. Тэгэхээр бид бас энэ ер нь бол энэ малчтад бол зээлийн энэ тал дээр нь мэдээллийг сайн өгч явах. Тэгээд түрүүнд хэлээд байгаа төрөлт сахлах сургууль дээр эдийн засгийн бас нэлээд сайн түлхүүхэн мэдлэг болгож гаргахгүй бол зээл гэдэг юм бол алстанд хүүтийн төлөө шүү дээ тий. Тэгэхээр энэ юмнаас бас их болгоомжтой явахгүй бол бас болохгүй юм байна да гэж. Гэтэл тогтолцооны хувьд л суулгаж өгөхгүй бол тий. Яг үнэ. За баярлалаа.